За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр оч моторсын албаасаар оруулж борлуулж JMC брендийн Vegus Plus пикап загварын автомашиныг танилцуулах гэж байна. За JMC брэнд нь 1947 онд гүйцэтгэн байгуулагдчихсэн. Өдгөө 77 жилийн туршлагатай юм том групп компани байгаа. За Isuzu-тэй, Ford-тэй хамтарсан үйлдвэр эзэмшдэг. За тэгээд Baroni, ZF, Getrag, за American Borg Warner, Bosch, юу гэдэнтэй, за Eaton гэдэг брэндүүдэд тэднэртэй дандаа түншилж ажилладаг юм том групп компани байгаа. За автомашин маань ер нь бол Ford-ын суурин дээр бүтээгдэж байгаа. Ford маань JMC-тэй хамтарсан үйлдвэртэй учраас ерөнхийдөө өөрийнхөө хөдөлгүүр, машины суурь, шасси энтрийг бол JMC-д нийлүүлж байгаа гэж ойлгож байна. За уг автомашины хөдөлгүүрээ үзэх юм бол Ford-ын Puma гэдэг нэртэй 2.0 турбо дизель хөдөлгүүр. За энэ хөдөлгүүрийн давуу тал юу вэ гэвэл Монголын нөхцөлд нэн тохирсон энгийн түлш хийдэг. Ерөөсөө түлш голохгүй евро 2 залттай үйлдвэр байсан. Тэгэхээр Монголын зам барилга, уулуурхай, газар тариалан гэх мэтийн салбарт бол нэлээд тохирох юм автомашин. За хурдны харьцны хувьд гэх юм бол Германы Getrag брендийн 6 шатлалт механик хурдны харьцагтай. За автомашин маань бол part-time four-wheel drive буюу залгаж, салгаж хөндрүүлдэг юм мосттой байгаа. За автомашины мостыг бол American Borg Warner нь нийлүүлж байгаа. За түүнээс гадна төвийн дифференциал цоожлогч, хойд тэнглэгийн дифференциал цоожлогчтой. За төвийнх бол мэдээж Borg Warner, хойд дифференциал цоожлогч маань American Eaton гэдэг брендийн механик юм дифференциал цоожлогч болох автомашин маань тоноглогдсон байгаа. За автомашин маань бидний мэдих Toyota Hilux пикап загварын автомашинтай ерөнхийдөө хэмжээгээр дүүцгэн. За урд хойд тэнглэгийн үүдч гэсэн яг Hilux пикаптай ижилхэн урдаа үйл хамаарах тэнглэг буюу гартай, хойно хамаарах тэнглэг буюу чулаак, ном амортизатортай байгаа. За автомашины даацын хувьд гэх юм бол 820 кг-ийн даацтай байгаа. За автомашины хойд твшний хувьд гэх юм бол хойд твшээ ингээд хамгаалтын бүрхүүлээр бол бүрхэж өгсөн байгаа. Дээрээс нь хажуу талаараа 2 ийм гогцоо дэгээтэй. Тэгэхээр юм татах бол бас хоёр дэгээнээсээ бас ингээд татах боломжтой. Урдлын рамыг бас ашиглах боломжтой байгаа татлаханда. За хэдүүл автомашин дотроос халуунтай танилцъя. За автомашины битүүмж жолоодлогын хувьд гэх юм бол айгүй жолоотход юм тухтай. Нэг юм жолоотход цаанаасаа нэг юм хөнгөн машин бидэрч явдлан ч гэсэн нэг айгүй юм хөнгөн тухтай. Тийм байгаа. За урагшаага 6 шатлалт механик хурдны харьцагт бол шулуунда айгүй хангалттай гоё байна гэж манай худалдаа авч нар бол сэтгэлдээ хэлсэн байгаа. За мэдээж урд хөгжим бол Android ухаалаг хөгжимтэй. За тэгээд салонд 5 хүний суух зайтай. За хурд хөгжим бол янз юм байна нөө. Аргагүй дээ. Ер нь Америкчууд дандаа л нэг юм хүчтэй машинууд ундаг шүү дээ. Тэгэхээр Ford-ын Puma хөдөлгүүр ялж байна. Сайн хүчтэй. 140 морины хүч, 380 Ньютон метр. Мушиг хүч гаргах хүчин чадалтай машин байна. Тэгэд Монголын нөхцөлд энгийн түвшин уурхай муурхай дээр түш голохгүй гэхээр бас айгүй давуу тал болчихдог. Зугаа автомашины үн гэх юм бол 78 саяар нөөд орсон үнэ байгаа. Та бүхэн банк бүсийн зээлд хамрагдаж авч болно. За мөн манайх дээрээс нь Монголд галбайсан дистрибьютор хийж байгаа учраас үйлдвэрийн баталгаа өгнө. За явах хэд ангийн баталгаа бас өгж байгаа. За мэдээж Selbix сервисээр бид нар хангаж ажилланаа. За та бүхэн энэ автомашиныг сонирхч ивэл доор гарч байгаа утсаар холбогдоо дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.